За харин юу? Энэ жилийн одоо хамгийн одоо хашин унсан асуусан комент дээр тий. За first нь Самбасоно та бүхэнд өнөөдөр миний хүргэе. За тэгэхээр Cryptoverse-ийн 2022 оны сүүлийн дугаар энэ асуулт гэж таамаглаж байна. Таамаглаж өөглөө. Таамаглаж юм таамаг болох хаа. Энэ нь 5 онд Тэр нь гайг онд шүү. За Тэгсэн жилийн сүүлээр аягүй сонд шүү дээ. за тэгвэл яа идэ. Энэ жил юу яг санагдaltaй зүйлс юу болч юу те. Аа. Энэ талаар чи нэг одоо бүтэн жил энэ сайхан мэдээг уншсан юм байна. Нэг таймлж. За ингэсэн. За крипто дээр хамгийн одоо энэ үгээс илүү эрг нөлөөтэй байсан төслүүдийг ярилцгаая. За нэгдүгээрт нь Ethereum байлаа. Ethereum merge 9 сарын 15-нд хийгдсэн байна. Тийм 2.0 гэсэн одоо нөгөө удаан олон жил яригдсан Ethereum merge гэдэг зүйл амжилтаар хэрэгжээд дээрээс нь ингэснээр захиан асуулт нь 99%-аар болсон байгаа. Энэ өөр ингээд environmental friendly болж эхэлж байгаа гэдэг. Аюу эко болсон тийм бас нэг нэмэх оноо болж байгаа. Тэгээ хэдийгээр proof of work, proof of stake болохоор ингээд аюулгүй байдал чинь маш унижтэй. Тэгээ энэ шилжилтийг ингээд яг баталгаатай болж чадах юм уу юу гэж зөндөө бол хэрэгцээ байсан ч гэсэндээ энэ амжилтаагаар хийж чадсан. Тэгээд цаашд нь бас дөрвөн том шинжилгээ хүлээж байгаа. За ингээд ирэхлээр гүйлгээний шимтгэл нь буурна, хурдан сайжин гэх мэтэл маш олон даваа тал байгаа. За дараагийн төсөл гэх юм бол Lido боо. Lido. Lido яадаг вэ гэхэл нэг Ethereum-ийг стейк хийх боломжтой платформ. За proof of stake болсон ч гэсэндээ хэрэгч ямар нэгэн байдлаар одоо validator болж ажлын гэх юм бол 32 Ethereum-ыг барьж шаардлагатай. За гэхдээ Lido Finance-аар дамжуулах юм бол яг энэ асуудлыг шийдчихэж байгаа. Ethereum stake хийх гэсэн хүмүүс нөгөө талд нь ингээд validator ажиллах чадвартай community-тэй шууд одоо юу гэдэг холбоож өгөөд тийм тэгээд нэгэнд нь өгөөж нөгөөдийнх нь нөөц болтыг ашиглах боломжийг нэмэгдүүлсэн байгаа. За дараагийн төсөл гэх юм бол Polygon байгаа. За Polygon энэ онд нэлээд олон зүйл хийсэн байлээ. Matic гэсэн зөндөө олон компаниудтай хамтарсан. За тэдгээс нь 2022 онд ч угаасаа хүмүүс криптог массаар нэлээд мэддэг болсон. Түүнтэй холбоотойгоор ямар нэгэн арга хэмжээ авахгүй болохгүй байна гэдэг үгнээс зөндөө олон компаниуд ч гэсэндээ яг крипто блокчейнийг өөртөө нэгтгэж байгаа шиг байна. За нэгдүгüүрт нь бол Warner Music, за араас нь JP Morgan гэх банк. Тэгээд бидний сайн мэдих бас Instagram байгаа тийм. Одоо NFT collectibles-ыг хост болгож хийх боломжтой болсон байгаа. Polygon-тэй бас монголчууд хамж ажиллаж байгаа гэсэн мэт. Монголд бас ирсэн шүү дээ. Тийм Монголд бас ирсэн. Тэнтэй бас далимдад бас монголчуудын бас Tagan marketplace Polygon-тэй хамж ажиллаж байгаа гэсэн. Announcement явуулсан тийм. Nice. Тэгээ нэрээ юу Warren Buffett-ийн арталт нь одоо байдаг гэдэг New Bank хүртэл Polygon-тай хамтарна гэдэг зүйлийг ярьсан байгаа. За тэгээд Donald наад үгээрээ Polygon маш гүг зүгээр хийсэн юм ярьж байна. Тэгээ энэ жил. Тэгээд Америкт одоо хуучин хэрэглэгч Joe Biden өмнөх хэрэглэгч Donald Trump Polygon экосистем дээр өөрийн NFT-гээ гаргалаа. Reddit NFT бас Polygon дээр гарлаа. Nike NFT-гээ гарлаа. Тэгээд DJ Deadmau гэж тавхсан байдаг нэг лист бас ингээ Polygon-ыг ашиглаа. Энэ нэлээд масл бол хүрсэн олон амжилт хийсэн төсөл юм байна. Эргээ ботход. Тийм байх шүү. За тэгээд дөрөвдүгээр хэрэнд нь бол ер нь бол ихэнх stable coin-уудыг оруулмаар байгаа. Тэр зэсмэ Pega алдаагүй stable coin-ууд бол бүгдээрээ энэ оны MVP нэр байж чадлаа. Баяргийн андуудаа. Тийм. Тэр баярлаа. Тэр нь хамгийн хил ам багтай байсан нэг төсөл байгаа. Тэр нь бол DAI гэдэг төсөл байгаа. За эднийх бол өөрийнхөө одоо нэг back-ыг болонгууд яг ижил багтай сангаа бүтээсэн байсан. Тэр нь ч гэсэн тийш тэр нь ч гэсэн давансан. Үүнээсээ ч үүдээд хэрэглэн бас нэлээд өссөн гэж үгсдэг маркет хийсэн байна. За хамгийн сүүлийнх гэх юм бол Cosmos буюу Atom байгаа. За Atom дээр болонгууд анхдаа оны ихэнд итгэвчтэй хөгжүүлж чинь яг ингээ 74 хүн байдаг байсан бол одоо 155 54 гарсан. Тэгээд дээрс нь блокчейн криптогийн хамгийн лаг судалгаа хийдэг гэж хэлэхэд баг болохоо. Delphi Digital бас Cosmos-ыг аягүй онцлсан байгаа хамтарч ажиллана гэдгийг хэлсэн. За хөрөнгө оруулалтын Onenet гэдэг фирм ч гэсэндээ энэ Cosmos дээр юм хийнэ гэдэг зүйлийг хийсэн байгаа. Тэгэхээр 23 онд л бол нэлээд хүлээлттэй Cosmos-ыг харж байгаа. Ер нь бол яг bear market-ийг нэлээд build хийж чадчихжээ тий. Жишээ нь хөгжүүлэлтийн баг нь 70 байсан баг даблда 140 гаруй хүн хөгжүүлэлт төгөө явж байгаа маань. Тэр нь онцлог том томоохон байгууллагууд хэмжижлээ байгаа маань тий. За ханшийн хувьд ярив. За бүгд унсан. Гэхдээ яг өнөөдрөөс жилийн өмнө харьцуулах юм бол юу вэ? Юу ч явахгүй бастай тийм шүү дээ.
Гэтэ юм байна. Юу вэ? GMX шүү дээ. Тийм юу юм бэ? Coin. Жилийн өмнө хүндэд харьцуулах юм бол за харьцангуй гайг онол багтаа зүйлийг ингэж чигсаацсан байгаа. Нэгдүгээр нь GMX-ийг тавьсан байгаа. За GMX буюу одоо ингээд төлөвлөсөн бус exchange гэж хэлж болно. За тэрний хэрэглээний болон сэтгэлийн үүрэг үүсдэг coin GMX-ийн coin байгаа. Энэ онд за daily одоо нэг өдрийн арилжааны шимтгэлийн орлогоороо Uniswap-ыг хүртэл ингээд давж чадсан. Дээрээс нь хамгийн гол өсөлт нь болонгууд FTX-ийн collapse байсан. Төвсөн биржүүд ер нь эрсдэлтэй юм шүү гэдэг зүйлтэй энэ FTX-ийн уналтаас үүдснээс болоод ингээд DEX-үүдийн арилжаа нэлээд өссөн байна. За хоёрт орж байгаа coin гэх юм бол Trust Wallet-ийн токен байгаа. TWT гэдэг. За мөн л яг адилхан FTX-ийн уналтаас хойш айгүй хөөрхөн үзүүлсэн байгаа. Ер нь бол хэрвээ нууц үгэн танд байдаг бол наа чи таны крипто биш гэсэн үг ээ гэдэг зүйлийг их ярьснаас үүдээд хүмүүс өөрийнхөө яг ингээ криптог үндсэн биржээс илүү ингээд хувийн валютанда татласан төлөвс нэлээд нэмэгдсэн юм байна. Тийм учраас 11 сард бас өссөн байна. За гуравт басны гой coin байгаа. Энэ болонгууд Leo гэдэг coin. За Leonard Messi-ийн coin юм уу? Шаа. Uniswap Leo гэдэг нэг iFinex гэдэг Bitfinex-ийн одоо нэг лог компани хэмүүдэн гаргасан coin байгаа. Эднийх болонгууд нөгөө нэг Bitfinex халаад бүртэнгууд ерөөхдөө хамгийн хүндрэлж очоо тэрийг шийдэх гэж Leo гэдэг coin гаргаж ирсэн байгаа. За тэгээд нийт орлогын 27% байнгын coin-ыг худалдаж авч байна. Тэгээд хэрвээ нөгөө нэг 2016 оны 8 сард туслан тэр маш хэмжээний coin-аас хадгалгаасаа ингээд тодорхой хэмжээний хөрөнгийг сэргийж чадах юм бол тэр мөнгө бүгднийг Leo гэдэг coin-ыг цацалж судалж авчулна гэж хэлсэн. За тэгээд оны ихэнд амжилтаар тэр хэд бас 94,000 биткойныг буцааж ингээд хакерудаас авч чадсан байгаа. Тэр энэ олгож гисэндээ яг ингээд Leo coin-ыг авч устгана гэдэг юм авсан юм тий. Хэмжээнд нөлөөсөн байгаа. Ер нь бол Leo гэдэг энэ coin дээр байгаа цацал дээр ирэлж байгаа бүх supply-ыг энийг аваад өөр ингээд тэг болгоно гэсэн дээрэлттэй байдаг. Тийм ч учраас нэг байнгын цацал үнээр худалдан авалт хийж байгаа учраас энэ coin ханш бас айгу хөтөлбөр байх гэдэг нутагтай юм байлээ. За окей. За дөрөвдүгээрт нь болонгууд OKX биржийн OKB гэх coin байгаа. За OKB эдгээр нэг тийм онцлог одоо үйл явдал хийх байхгүй. За яг нэг Elon Musk твиттерээр тагсан байгаа. Яг хамгийн төртэй coin-д нэг байж чадсан. За 5 дугаарт нь гэх юм бол Tron гэх coin байгаа. Telegram-ын coin гэдэг хүмүүс илүү сайн мэдэх баг. Telegram үүсгэн байгуулсан. Tron TON. Telegram-ын coin. Telegram үүсгэн байгуулсан хүмүүсийн бас хийсэн төсөл байгаа. За Telegram-ын user name-ийг зардаг болсон. Telegram-ын одоо нэг шинэ зохиомл дугаарыг бас ингэ Tron coin-аар арилжаалдаг болсон. eSIM гэсэн үг шүү дээ. Тий. Тэгээ тун удахгүй одоо ингэ Telegram дээр бот хөгжүүлэх гэж удаар санаас баг ботыг дамжуулан одоо хэрэглэгчид өөр нэг ямар нэгэн station л авах шаардлагагүй зөвхөн Telegram-аас ингэ крипто арилжаалах бүрэн боломжтой болно гэдэг ажил тэгдэж байгаа учраас бас Tron гэдэг coin-ы ханш нэлээд гайгүй. За ямар ч байсан bear market-сан боловч нэлээд олон сүд амжилттай урагштай яваа байна тий. Ер нь мэдээж энэ бол дараагийн bull market-аар бол мэдээж ойлгомжтой байна л да. Тэгсэн бүр хийх. Харин юу? Энэ жилийн одоо хамгийн одоо хашин насуусан coin дээр тий. Yes. Bogdanov, idiot. Il porte. You went to all in. Dump it. За first нь Luna байгаа. За 99.99 усан гэж хэлээд болно. За тэр хараа. Luna тийм шүү дээ. Тэгээд араас нь болонгууд FTX биржийн үнцэн coin болох FTT 98% л төтөлсөн байгаа. Яг нь бас бүгд ойлгомжтой баг. За гол дорж байгаа coin маань айгуу сонин coin. За Solana. Тийш те. Solana network нэлээд олон сайхан унаад авсан те. Тэгээд Solana дээр сайн мэднэ байгаа те. Мэдгүй юу вэ? За зүйлээ. Яаж ийсэн энэ жил нэг 6 удаа ямжсэн юу сервер нь унсан байгаа 200 нэг Solana-гийн сүлжээг дэмждэг одоо нэг wallet-д халдаад өчтөд 200 сая доллар алдагдсан гэдэг хэмжлэн мэдээлэлээр Solana-гийн ханш бас нэлээд унсан. Тэг хамгийн сүүлд FTX биржтэй холбоотой болоод бас ханшинд нэлээд санал авч иж сонирхолтой үзүүлсэн байгаа. Дээрээс нь bear market явж байгаа энэ нөлөө бас байгаа шүү дээ. Тэг дөрөвдүгээр нь болонгууд Axie Infinity-ийн үнцэн coin бол AXS орсон байна. За яагаад унсан ганууд гэх юм бол нэгдүгüүрт нь тодорчтой итгэх болсон мэдээж bear market-ийн нөлөө баг. За хоёрдугаарт нь нөгөө нэг өөрсдөө нь хөгжүүлжсэн Ronin network халдлагад өртөө 650 сая долларыг баг алдсан гэдэг баг шүү. Тэгээд автобусд бас нэг нийт supply-ийн 8% сулрна гэсэн
одоо шоум явж исэн одоо мэдээ байгаа. Тэрнээс нь тэрний төлөв нэлээд онцсон байгаа. 5 дугаар нь бол манай Sandbox орсон байна. За Sandbox мөн л адилхан нөгөө bear market-д байгаа хүмүүсийн оролцоо итгэвч солилцсонтой холбоотой. За тэрнээс бол ямар нэгэн халдлагад өгсөн ч юм уу зүйл ерөөсөө байхгүй. За Sandbox шин season гаргаад яваад байгаа тий. 92.5% онцлсон. За өөр 90-с дээш хувийн онцлсон coin гэх юм бол гайгүй төслөх юм бол Phantom бас сайн унсан байна. Avax, Avalanche унсан байна. Algorand унсан байна. Тэгээд за Sandbox-ийн өрсөлдөгч Mana буюу Decentraland. Тэгээд Torrent л аюул ээ. BTT тэгээд энэ төслөд бас нэлээд гомдлыг үзүүлсэн байна. Одоо 90% хямдарсан гэж ойлгох уу? Хугацаанд өснө гэж харж байгаа юм тэгэхээр тэгж харах бах та. Тэгээд эн чин Евродыг хин ч олцдоггүй тийм. 7 хоног ч юм болоо. Тийм. За 2022 онд хамгийн их гуглдсан гуглэгдсэн Google-ээр хаагцсан. тийм дэлхийн нийтээр харьцуулж үзэх юм бол нэгдүгээрт нь Bitcoin, хоёрдугаарт нь Doge, гуравт Shiba Inu, дөрөвдүгээрт нь Ethereum, тавт нь Cardano. Гэтэ нэг дэлхийн нийтээр. За Bitcoin-ыг сард дунджаар 28 сая хүн, Doge-ыг 5.8, Shiba-г 4.4, Ethereum-ыг 3.8, Cardano-г 1.4 сая хүн ингээд сард дунджаар хайдаг байх нэ. Гэтэ яг ингээд Америк дээр явж үзэх юм бол ингээд их шалтнаас арай өөр болж илээ. Нэгдүгээрт нь Bitcoin, хоёрт нь Shiba Inu, гуравт Doge, дөрөвт Ethereum, тавт Avax буюу Avalanche. Ер нь Америкчууд Америк Doge Shiba хоёрыг санахт юм бэл. Харин тийм бах. Тэгээд ер нь Elon Musk-тэй шалгуудаж байгаа тий. Тийм Twitter-ыг одоо нөгөө нэг Doge аав гэсэн шүү дээ. Тийм Doge аав гэсэн ба. Тэрнтэй холбоотой. Тэгээд энэ хонд майнерд ямар үйл ажиллагаа явуулсан бэ гэдгсэн чинь public буюу олон нийтэд одоо хавцаа гаргасан ч юм нийтэд нээлттэй майнерууд байна. 2022 онд одоо нийт хооны тайлангууд нийт 40.7 мянган биткойныг олдсон. Үүнээс 40.3 40,300 биткойн бол шууд зах зээлд нийлүүлсэн байна гэдэг судалгааны үдэн гаргаж ирлээ. Тэгэхээр энэ онд бол ерөөсөө майнерууд биткойн хавлж эхлэегүй байна. За 1.1-ээс 11.1 тусах датагаар үзээд бүгднийг нэмэхэд дийлэгтэн зарж ирсэн байна. Гэхдээ 12 дугаар сарын датаг одоо харахад бол майнерууд бол одоо бол харин жоохон хөвтөж болсон. Зинүүдаа гэдэг юм. Сая бас нэг хайлтхан харсан юм бидээсэн баха. Биткойн майнинг нь өөрөө жоохон ашиггүй болж эхэлж байна гэсэн видео үзлээ. Нэг биткойн майн хийхэд $21,000 шаарж байгаа бол одоо биткойн яаш 16,000 таа учраас жоохон алдагдaltaй байгаад байж нэг хальт мэдээ харсан санагдаж байна. Тэгвэл угсаа нөгөө нэг би уналтын засварлаад завдаа нөхөх гэдэг угсаа өөрхөн майнинг coin бүгдийг ажиллаа баг тийм. За нэг иймэрхүү гэсэн байна да. За өөр гоо сонирхолтой Luna дампуурсан Sam Bankman шоронд орлоо. Өнөөдөр биткойн ATM ашиглаад мөнгө аваад энэ яваад гэсэн. Харин тийм. Тэр ATM-ийг амттай ойлгож байгаа ганц хүн болоо. Гуан ахман болж таарлаа да. Тэрс энэ жилийн үед яг өнгөрсөн жилийн 31-ээс за энэ жилийн яг өнөөдрийн байдлаар харах юм бол биткойн нийтэд 65-аас 70 орчим хувийн уналтыг үүсгэсэн байна. Ерөнхийдөө бол одоо нэг рейнжийн байдалтай байгаад байгаа. Ерөнхийдөө бол Баярнаадамын одоо энэ Christmas Happy New Year гэдэг ерөнхийдөө бол хүмүүс үлийн амралтын байдалтай очиж саншны хайхтар хөдөлгөөн байхгүй суул байна. Дараа жил бас яхаг хэдүүлээ харцгаа. Энэ жилийн каймтлаас ахаа улаанаараа эргэж каймтлаад хийдэ тэ. Тэгээ нэг зүйл хөтлөөд үстэй. 3 дараалжуулаа хагдах юм бол нэг ногоончлоо. Эсвэл нэг улаан хагдвал дараач 3 ногоончлоо хагддаг. Тийм зүйлээс харуул сүрэлтэй бүр том цагаар наана гэвэл байж тул тийм байна. За Монголын зах зээл дээр бол гэхэд мэдээж хууль батлагдсан. За хууль батлагдсантай холбоотойгоор хэд хэдэн бирж надад албасаар бүртгэдэг. Албасаар энэ крипто валютыг авчсаар бодлох үйлчлэгийг үзүүлж басан. За энэ талаар мэдээлэл бас манай Instagram-аас харж болно. За тэгээд ер нь дотоодын биржүүд маань үйл ажиллагаа сайжруулад 2 бирж futures trading санд авч шиг байна. Тэгээд биржүүд маань бүртгэлээ. Хоон цэвэрлөө, зарим койнууд бас алга боллоо тий. Тэгээ ер нь бол алга болсон койнууд нэлээх байна. Түрүүчийн бас дугаар дээр төчнөө дугаар ирсэн тий. 20 гаруй бирж болсон. Яг тэгдээд тэгсэн чинь чанартай гараа үйлдэлээ. Одоо 2 оронтой доонд явдсан шүү дээ. Чад магадгүй энэ цаг хугацаа явагдсан нэг оронтой доороо ороод нэлээд чанартай одоо биржүүд нь мөн чанартай койнууд нь илүү үлдээд цааш ажиллаа хийгээд явах болов уу гэж харж байна. Өнөөдөр мартсан Sobertech юу хам байлаа шүү. Нөгөө нэг Европын шилдэг 5 стартап боллоо. Тийм байлаа. Энд олж байгаа юм байл та бүхэн саналаа өгөөрэй. За ерөөдөө ингэж боллоо. Гэхдээ энэ оны төгсөлд бас нэг бүхний сүлд хичээнийг анхаарах зүйл байгаа нь. За 3 төрлийн одоо нөгөө нэг скам байх магадaltaй төслүүд явж байгаа юм байна. Та бүхэн тэрнээр нэг нэлээд сануулсан тий. Floating coin бол зөөвраа. За тиймээс гадна агчнараа. Энээс гадна 3 байгаа. За тэгээд яг энд орж байгаа хүмүүс бол мэдгүй орж байгаа хүмүүс бол биш байлээ. За яг ямар 3 байна нэрлэлчээ. За нэгдүгürt нь Wayfair гэж байгаа. За тэгээд Turing Smart Chain гэж байгаа. За би сая Wayfair-ийг хэлсэн тий.
FT гэдэг юм байна. Тийм FT 3 дахь нь FT гэдэг энэ гур болонгууд нөгөө ямар нэгэн байдлаар криптогоор дамжуулж мөнгөлийг аваад байгаа учраас одоо Binance-ийн P2P дээр ч гэсэндээ энэ эрсдэлтэй шүү гэж яг энэ гур гэж хэлэхгүй ч гэсэн ер нь ийм төрлийн гүйл FT гэдэг санаалуу бас орж ирж байгаа. Ер нь тэгээд доороо хүн илсүүлэх, цул хэрэгэм авах тий. Тэгээд амсан мөнгө олон доороо хүн илсүүлээ салтуулаараа бла 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 гэх юм бол ер нь бол хол байсан дээрээ. Тийм Ponzi чинь ер нь бол ингэж явсараа нэг өдөр нуурдаг жамтай учраас та би манай бичлэгийг үзчихэд одоо мэдж байгаа гутаа орё гэж бодож байгаа бол яг үүнэ та альцны энэ бичлэгийг сонсч байвал альцны хоцорсон байгаа учраас мөнгө алтгаас сэргийлээд битээ сонирхоор гэж зөвлөе. За тэгээд Tinklness л аа. Жилийн за тэгээ. За сайн байцгаана уу. За шинжилгээндээ тавтаа морил. За хэдүүлээ ямар ч гэсэн сүүлийнхээ хамгийн сүүлийн шинжилгээг хийгээд энэ аныг дуусгая гэж бодож байна. За доллар индекс хэдүүлээ. Ерөөдөө хүлээлт аягүй ойлгомжтой байгаа даа. За ямар ч гэсэн энэ дээр нь маш том спорт шалтгаалж болж байсан цэг байгаа даа тий. За энэ дээрс нь магадгүй дэжистэрдэг паттерн цэвэрхэн үүсэт байгаа. За энэ маань магадгүй нэг иймэрхүү томоохон паттерн эсвэл энэ дээр арай pullback хийж барахгүй болоо да гэж ерөөдөө хараад байгаа. Эндээс ерөөдөө нэлээд томоохон bullish биш bearish паттерн үүсэт ерөөдөө бол доллар индексийн онолтын хөдөлгөөн өршлээд том цаг дээр өршлөөд явах юм болов. Эхний таргет бол 101 гэсэн дүн дээр байгаад байгаа. За хэдүүлээ хамгийн анхны гаргаж ирсэн таамаг бол за иймэрхүү паттерн үүсэж байна. Dosh straight pullback эсвэл энэ дээр нэг correction хөдөлгөөн орж ирээд уналтын хөдөлгөөн өргөжлөд ороод ирэх байхаа гэж ерөөд бол таамаглажсэн. Тэгээ ингээ харах юм бол энэ үндэс хөдөлгөөн энд орж иж байгааг харж байгаа. Тэгэхээр хэдүүлээ одоо энэ том хөдөлгөөний үндэс хөдөлгөөн гэж үзвэл хэдүүлэнд нь одоо нэг иймэрхүү жижиг хэмжээний correction хэрэгтэй гэсэн үг. Тэгээ магадгүй эндээсээ дахиад үргэлжлээд уналтын хөдөлгөөн үргэлжлээд ороод ирж магадгүй юм бол доллар индекс ерөөд бол доошоо чиглэл рүүгээ илүү тэмүүлж байгаа байх гэж ерөөдөө хараад байгаа. Тэгээ магадгүй одоохондоо бол энэ паттерн бол ойрын үед энэ паттерн бол дээшээс төрчих юм бол за мэдээж алт доошоо за BTC доошоо за өөр USDT хослууд яаж уруу амралтай ажилтгийг бүгд мэдж байгаа. Тэгээд энэ дээр төлөө доллар индекстэй хамаарад шинжилгээтэй хийгээд явчихна гэсэн үг. За Bitcoin за хэдүүлээ урд нь энэ дээр нэг иймэрхүү паттерн үүсчихэд straight bullish паттерн дээр straight дахиад том bearish паттерн үүсгэхдээ өвчтэй уналтын өнөрлөг орж ирсэн байна гэж таамаглажсэн. За тэг сүүл дахиад энд яг энэ саний ярьсан хөдөлгөөн яг энэ арай жоохон жижигхэн цагтай жижигхэн паттерн илүү үүсэж байгаа юм болов гэсэн. Одоо шестердэг паттерн мастерцсан, доошестердэг паттерн straight доо өвдсөн байгаа гэж бод. Доо өвдсөн. За тэгээд одоо эндээс дахиад жижигхэн bearish паттерн цэвэрхэн үүсэж хагаад стрэлтийн хөдөлгөөн ороод ирсэн байгаа гэж байна. За муу адил энэ дээр жижиг цагийнхаа доовыг эвдээд доошоо гараад ирсэн байгааг харж байна. За одоо ирэхэд бол 15 ороод яг ойрын үед он гартал ямархуу хөдөлгөөнтэй байх болоо гэсэн таамаг ирэхэд гаргаад үзье. За энэ дээр нэг юмрхүү сайн тааз барьсан. Энэ дээр сайн шал байсан. Доошоо сэтэрсэн. За доо энд дэвдэрсэн байгаа юм тийм үү. За магадгүй одоо ингэ харах юм бол энд нэг иймэрхүү паттерн үүсэж магадгүй. Тэгтээ томороо эн чинь өөрөө тааз болж энд шал. За магадгүй ирэх юм бол дахиад энд шал байж байгаа. Эндээс дээш чиглэлийн хэсэгэн зуурын өсөлтийн хөдөлгөөнийг 16755 гэдэг дээр орж ирэх болов. За яагаад энэ 16755 гэдэг дүнг сонирхолтой цэг байна вэ гэдээ дахаар за ингээд түүхэндээ харвал за эн чинь өөрөө тааз болсон тааз шал мөн тийм үү. За мөн энэ дээр маш их ерхэд бол price action маягийн хөдөлгөөнүүд энэ цэг дээр ерхэд бол энэ цэг бол маш том range буюу sideway хөдөлгөөний хэсэг байгаа юм тийм үү. Одоо л ерхэд бол шестерлийн хөдөлгөөн ороод ирсэн. За төвсөж ирээд pullback хөдөлгөөн 16755 гэдэг дээр ирээд үргэлжлээд уналтын хөдөлгөөн орж ирэх болов гэсэн хүлээлттэй байгаа. За миний хувьд бол эндээс short арилжаа нээгээд ерхэд бол энэ арилжаа ингээд ондомсон арилжаа болж магадгүй юм байна. За ерхэд ингээ харах юм бол break-even шахацсан байгаа. За одоо бол энэ паттернаас нэлээд жоохон доошо чиглэл хөдөлгөөн ороод ирвэл хэдүүл арилжаагаа хэрхэн хамгаалах вэ гэхээр за энэ дээр за нэмэх break-even-ыг тавьж болно гэсэн үг. За ингэчих юм бол хэдүүлэнд нь ямарч арилжаан дээр бол тийм санаа зовоод байх юу байхгүй харилжааных ашиг бол ингээ хамгаалаад авчиж байна гэсэн үг.
Яг миний хувьд одоохондоо бол break even шахаг байгаа. Ерөнхийдөө яг орсон цэг дээрээ тавьсан байгаа гэсэн. За. BNB гэвэл доошоос зэрдэг паттерн төрөл оногт. Иймэрхүү паттерн үүсэж байгаа юм бол устэрч магадгүй гэж харж ясан чухал юм харна гэвэл одоо доошоо өвдөх юм бол доошоогоо за 207 гэдэг ханш руу хүрээд ирэх болов гэсэн бодовч. За ерөөдөө бол одоо юм шинэ жилтэй холбоотойгоор ерөөдөө volume аягүй багтай буюу за нэг авч зарсан 245 247 гэдэг ханш хавцааны ерөөдөө бүх coin-ууд бол нэлээ sideway маягийн хөдөлгөөнтэй байна да. За ингээд одоо энэ дээр хэдүүлээ гоё юм арнаа. За Ethereum-д доошо чиглэлийн хөдөлгөөн ороод ирсэн. За томоохон bearish pattern маань доошоос ирсэн. Энэ дээр доо вэгдсэн байна. Дахиад харж аваад маш гоё иймэрхүү bearish pattern зэвэрхэн үүссэн. За ингээд харах юм бол энд шал. За энд тааз. За зэвэрхэн явж хаад доошоос ирэхдээ доошоогоо нэлээд хэдэн candle гараад ирсэн байна тийм үү? За тэгэхээр одоо 4 цаг дээр хэдүүлээ трендэд тодорхойлсон юм чинь 15 дээр оролтын боломжийг нэлээ хаах хэрэгтэй. За одоо ингээ харах юм бол энэ дээр за нэг иймэрхүү паттерн ингээд нэг үүсэж гинүү да гэж харж болохоор байна тийм үү. За ерөөхдөө доошоо явагдсан дахиад bearish pattern маань байна. За магадгүй энийг дэше явах юм бол pull back хөдөлгөөн орж иж магадгүй. За pull back-тайгаа зэрэгцээд нэлээ price action буюу энэ шалан дээрээ тааз болоод яваад байвал эндээс нь ерөөхдөө бол сэр ярилжаа төлөвлөж болохоор харагдаж байна. Тэр ерөөхдөө бол он гарсны дараахан ч юм уу. За 1 сарын 1 хавцаанаас доошо short арилжааны боломж бүрдэх юм бол оролт их боломжтой ерөөхдөө харагдаж байна да. За ерөөхдөө энэ дээр бол томор нь бол ад паттерн үүсэж байна. За BNB дээр 15 дээр харвал за ерөөхдөө бол дахиад энэ дээр харагдаж байна те. За энд нэг иймэрхүү паттерн үүсэж байна те. За богино цагт арилж байгаа юм бол энийхээ ихсэн цаг дээр TP аваад энийхэн дээр stop loss нэгийг хэрцэх 3 арилжаа. Ийгээд мөнгөний дүрмээ бариад оролт ивэл тундайжгүй харагдаж байна. За энэ дээр саяны Ethereum дээр үүсчихсэн. Зэрхэн bearish pattern маань энд бас ингээд харагдаж байна те. Тэгээ магадгүй энэ дээр баг цаг дээр арилж байгаа нэг үл энэ дээр TP авах боломж эрэхтэй бол харагдаж байна. Яг энд шал. Тэгэхээр магадгүй энд шалах юм бол дэшээ чиглэлээ. Багхан зэргийн хөдөлгөөн ордож магадгүй. Миний хувьд л short арилж байгаа учраас нэг хахтар хээж арилжаа хийхгүй байх гэж эрэхтэй бол бодож байна. Ямарсан хийхээр бол Twitter дээр тухай үед жиргээд явчихвээ. За тэгээд шинэ оноо сайхан ухтаарай. Бүгдэнд нь аз жаргал хүсье. Bye bye.